1 2 1 2 1 2 1 1 1. За нэг эндээ зөвчүүл болж байна. За бүгдээрэнд өдрийн мэнд хүргэе. Өдрийг олд номын юмч байна. Хэдүүлээ нэг юм цуврал маягийн би өмнөх лайв дээр нөгөө хэлсэн юмнууд маань амжаагүй. За бүгдээрэнд өдрийн микрофон болж байна. Нөгөө хэлсэн юмнууд маань амжаагүй учраас лайваа ингээд таслаад ойрхон багаар хий гэж ярьсан те. Тэгэхээр хэдүүлээ энэ удаагийнхаа лайваар болохоор Nutrigol брендийн бестселлер бүтээгдэхүүн болох бүгд харагдаж байна. Алоэ верагийн талаар сая бичлэг хийсэн. Тэгэхээр бичлэг нь удахгүй орон дээрээс нь би бас бичлэг чинь нөгөө 1 минут 30 секунд байдаг болохоор бүх юма багтааж ярих боломжгүй. Тэгэхээр дэлгэрэнгүй одоо мэдээллийг нь чи хүчий гэж бодоод тэгээд энэ лайвыг хийж байгаамаа. Та хэд маань лайв хадгалах учраас өөрсдөө хэрэгтэй хүмүүстэй сонсуулаад шеэрлээрээ тэгээд алоэ вера уух шаардлагатай байна уугүй гэдгээс лайваар сонсоод мэдээд аваарай. За ер нь алоэ вера Nutrigol брендийн алоэ вера гэдээ маш олон жил ярьж байгаа. Энэ алоэ вера ямар ач тустай юм, тогтмол ууснаар ямар гоё үр дүнгуудыг хүртэж болох юм гэдэг энэ талаар ярилцъя гэж бодлоо. За тэгээд дээрэс нь худалдаанд маш олон төрлийн алоэ байгаа. Ер нь дэлгүүрт ороход бол хүнсний тасаг дээр маш олон төрлийн алоэ байгаа. Тэр байтугай нөгөө таад алоэтой ундаа бүр хэдэн мянган янзаар байдаг шүү дээ. Тэгэхээр яг энэ алоэ вераны онцлог нь юу вэ? За би тэгээд өөрсдийнхөө яг ялгарх гол онцлогоо бас лайваар хэлээд өгье гэж бодлоо. За асуулт байвал бас үлдээчээрээ. Тэгээ асуултыг нийлүүлж байгаа сүулт нь хариулнаа гэсэн үг. За бас шинэ 7 хоногийн мэнд хүргэе. Шинэ 7 хоногт нь ажлын амжилт хүсье. За бэнд нэг текст бэлтжижсэн тэрийг хараад. За энэ лайв хадгалж болохоор хэдүүлээ эхэлчихье. За Nutrigol брендийн тухайд гэвэл 1999 оноос хойш үйл ажиллагаа явуулж байгаа брендийн товч танилцуулга. За тэгээд би өмнөх лайвуудаас хэлжсэн брендийн арт болохоор үүсгэн байгуулагчид нь 50-аас 70 жилийн клиникийн туршлагатай хүний хэмж функцionал авахын нэмч нар, за судлаач нар байдаг. За тэгээд бүтээгдэхүүн хөгжүүлэлтийн багт болохоор Оксфордыг төгссөн мэдрэл судлаач, мэдрэлийн одоо энэ эмт бодисууд мэдрэлийн тархинд яаж үйлчилж байгааг яг тодорхойлж судалсан Элизабет гээд маш том мундаг доктор хүн байдаг. Тэр болохоор энэ бүтээгдэхүүнүүдийн яг формулац буюу идэвхийг хамгийн чухалчил одоо голчилж яавал ямар хэлбэрээр одоо бид нар хэлбэргээд яриад байдаг те. Цитрат юм уу, карбонат юм уу, оксид юм уу, глицинейт юм уу гэд ямар байвал бид хамгийн сайн үйлчлэх вэ гэдэг специфик тэр хүн болохоор голчлон нарийн мэрэгчлэн мэдрэлийн сүдтэй тарих мэдрэлийн үйл ажиллагаанд судалсан онцлогтой байдаг. За тэгэхээр яг үүсгэн байгуулагч түүх талаасаа бол ийм байна. За бид сүүлийн 6 жил тасралтгүй одоо Монголд бол үйл ажиллагаа явуулж байгаа. Зөвхөн одоогоор бол нэг салбартай байна. Дээрэс нь яг өөр газраас авъя гэх юм бол Health Point гэдэг эмийн сонгууд байж байгаа. Наадам центрийн урд нөгөө юутай шүлэндөө хэсэг дээр байж байгаа. За тэгээд Шила гэдэг сүүлчнээр гарсан одоо тэр зайсангийн оргил нөгөө Мангото байрны баруун талын замын баруун талд Шила гэдэг том моол байгаа. Тэрний 3 давхарт байна. За тэгээд хаан бол болохоор өөр Акоё хаан бол MRT урд Акоё гэж байж байгаа. За Акоё дээр бас байгаа. За байж байгаа нэг. За тэгээд Акоё дээр байж байгаа. За тэгээд дараагийнхан салбар болохоор манай бүтээгдэхүүн авах боломжтой салбар болохоор юунд байгаа? Хорооллын март гэсэн ийм 4 газар дээр бол байгаа. За манай яг одоо миний лайв хийж байгаа офис болохоор натурын баруун талд UB Tower яг хойтлоход 2 өд юм байл. Урд талдаа UB Tower Plus гэдэг, хойтол нь болохоор UB Tower гэдэг. UB Tower дээр байрлаж байгаа. За тэгэхээр яг ийм одоогор бол 5 цэгээр яг худалдаалагдаж байна гэсэн үг. За тэгээд үндсэн офс бол энэ ч яаж байгаа гэсэн үг. За товч үйл ажиллагаа түүхийн тухай тийм, бүтээгдэхүүний арт байдаг хүмүүсийн тухай тийм. За тэгээд өнөөдөр болохоор хэдүүлээ Nutrigol-ийн бестселлер бүтээгдэхүүн алоэ верагийн талаар ярилцах гэж байна. За худалдаанд бол маш олон төрлийн алоэ байгаа, маш олон төрлийн
хэлбэр одоо гадна талынхын сав баглаа бодол янз бүр байгаа. За гаднаа маш олон янзын органик 100% pure non GMO гэл ингээл 100% тэгээд одоо янз янзын одоо зөндөө олон төрлийн гой гой хаяг шушгуудыг бичсэн байгаа. За гэхдээ би өмнөх лайвараас хэлсэнтэй биднэрт юу чухал вэ гэхээр гадна талдаа одоо наана ингээд юу гэж бичиж болно те. Best super одоо юу ч байдیں۔ Хамгийн гол нь биднэрт юу хэрэгтэй вэ гэхээр орц найрлах нь чухал. Энэ aloe vera juice яг хэдэн хувийн цэвэр алоеийн дүүргөгч бодис байгаа мó? Алоеийн яг цэвэр юм juice юм уу? Эсвэл юм одоо тодорхой хувийн алоe, үлдсэн хувийн ус одоо нэгсэндээ алоеийн өтрүүлсэн juice-н дээр ус хийж баяжуулсан юм концентрац юм уу? Алоеийн эсвэл нөгөө хиймлэр гаргаж авсан жэлинүүд байдаг тэр юм уу? Одоо ингээд маш олон төрлийн эсвэл нөгөө алоеийг хуураагаар нахтаагаад дээр нь ус нэмээд шингэлээд бас уудаг байдаг. Гэт одоо айгүй олон төрлийн сонголттой. За тэгэхээр яг юу юм бэ гэдг нь бид нар нүүрэн дээрээсээ бол ингээ харахад бол энэ чинь бол тийм олон үг байхгүй гоц ингээ aloe vera from whole leaf буюу бүхэл навчнаас гаргаж авсан. За тэгэнгүүтээ эргүүлээд харах юм бол за энэ чинь aloe vera бүхэл навчнаас гаргаж авсан 99.2%. За тэгэхээр ингээд 100% бараг л 100% цэвэр алоe байгаа байхгүй. Тэгээ энэ бүхэл навч гэж хэлэхэр хүмүүсээ ойлгохгүй магадгүй. Бүхэл навч гэж юу гэсэн үг вэ? Яагаад бүхэл навч гэж яриад байгаа гэхээр за алоеийн ургамал гэж тэ. За би та хэдэд зургийг нь харуулъя юм. За алоe чинь болохоор 100 нас ургамал. За дээрүүд болохоор алоеийг одоо нөгөө мөнх амьдралыг бэлэгддэг өгшгүй мөнхийн ургамал гэж их нэрлэдэг байсан. Тэгээд өргөний ангаа ухаан болон дорны ангаа ухаанд маш өргөн хэлэлдэг байсан. За алоe ч болохоор ийм байж байгаа тийм. Энийг ийм 100 настай ургамал бид тасалгааны бас юу тарьдаг ч тасалгааны зөвлөрөөс тарьдаг тийм. За тэгэнгүүт алоеийн бүхэл навчтайгаа гэдэг байгаа нь болохоор за энэ ингээд дундуур нь зүсцэн харагдчихээн тийм. Зураг нь ингээд харагдчихээн. За тэгэнгүүт энэ одоо доторх хэсэг энэ хэсэг болохоор алоеийн одоо жел гэсэн үг, шингэн хэсэг гэсэн үг. Энэ гадна талынх нь хэсэг болохоор алоеийн хатуу хэсэг буюу бүрхүүл хайлс. За тэгэнгүүт энэ хоёрын хооронд одоо яг нь жел болон бүрхүүл хайлс хоёрын хооронд алоеин гэдэг нэг тусдаа хэсэг агуулгадаг. Алоеин гэдэг. За тэр юу вэ гэхээр за энэ дээр одоо харагдаж байна. За энэ зураг айгуу гой зураг энэ дээр харуулъя. За энэ болохоор ингээд гадна талынх нь бүрхүүл зузаан хатуу хайлс тий. За энэ болохоор алоеийнх нь дотор талын одоо жел шингэн хэсэг. За тэгэнгүүт энэ нэг шар хэсэг байгаад энэ нэг юм одоо цагаан ногоо хоёрыг заагалж байгаа. Энэ шар хэсэг болохоор энэ алоеин гэж нэрлэдэг. За тэгэнгүүт энэ Nutrigold-ийн тухайд энэ бүхэл навчтай гэдэг нь саяных нь гадна талын энэ хальцтай нь тэр чигээр нь савлсан гэсэн үг. За ихэвчлэн худалдаанд яадаг вэ гэхээр тэр гадна одоо алоеийн ингээд саяны 100 настай ургамлыг дэлгээд за битэд бас бидэнтэй дэлгээд ингээд хүмүүс нүүр мөрөө арчдаг. За дээрүүд болохоор ингээд юу яадаг шархан дээр ингээд тэрийг нь тавиад боогоод идгээдэг. За түлэгдсэн ялангуяа наран түлэгдсэн байх юм бол бас тэр алоe өрөөгөө зүсээд голоор нь хуваагаад доторх жээлээр нь бас наран түлэгдсэн хэсгийг одоо арчдаг гэд ингээд тийм үйлдэлүүдийг ашигладаг. За тэгэнгүүт ихэнх худалдаанд байгаа алоe болохоор тэр алоеийн ингээд тийм бүхэл навчийг дэлгээд голынх нь одоо хэсгийг хусаад тэгэхээр юм жээл гарч ирнэ тий. Тэнгүү тэр хэсэг нь айгу жоохон одоо гадна та хамаг хүнд одоо маас нь навчандаа байгаа гэсэн үг. Яг тэр голын одоо жээлийн хэсэг нь болохоор нэлээд жоохон, нэлээд бага хэсгийг одоо авдаг, ашигладаг гэсэн үг. Тэгээд тэр нөгөө бага юмаа ихээр цавлахын тулд, ихээр зарж ашиг болохын тулд тэр бага юм гарч ирсэн жээлэн дээрээ нэмж одоо өтгөрүүлэгч хийгээд, докторжуулагч хийгээд, барьцлуулагч хийгээд, тэгээд сахар хийгээд тэгээд бусад нөгөө алоe жишээлх юм бол та хэд мэдчихэж байгаа худлаа нь маш өргөн байдаг. Алоe болохоор их хөтлөн чихэртэй байдаг. Одоо 100% алоe гэсэн мөртлөө чихэртэй байдаг. Тэгэхэд яг үүндээ цэвэр алоe та 100 насны ургамал чинь ямар ч хоргүй тэрийг зүгээр ингээ хазаад үзтээ. Хазаад үз айгүй гашуун амттай бүр юм одоо бүр эсэглэн амттай гэх юм уу. Одоо ерөөс таатай тийм чихэрлэг амттай биш. Тэгэнгүүт тэр чихэрлэг амттай болгож шалтгаан нь нөгөө навчийн дэлгээд хусч авсан одоо жээлнийхээ багахан хэсэг дээр нь
өтгөрүүлж, тогтворжуулагч, барьцалдуулж, хугацаа орцгооч, тэгээ сахар нэмээд тэгээд нэг юм 10 г жээлэн дээр одоо 90 г ус хийгээд 100 г болгоод зарч чаа гэсэн үг байхгүй. Энэ болохоор яг гол нөгөө manufacturing одоо нөгөө үйлдвэрлэлийн процесс нь бол ийм. За тэнгууд энийг бас ингээ хуурай болгоод хатаагаад тэгээд хуурай болгоод тэнгууд нунтаг болгож жагаад дээр нь ус нэмээд бас тэгж зардаг. За тэнгууд нутриголын тухайд бүхэл навчтаа гэдэг нь болохоор түрүүнийхээ нөгөө хэлсэн алоэ вера жүүсээ дэлгэхгүйгээр бүхэл навчтай тэр чигээр нь ингэж юу яадаг. Хүүтэ аргаар шахаж авдаг. Тэгэнгүүт одоо энэ навчинд нь болохоор яадаг вэ гэхээр гадна талынхаа навчинд нь полисахарид одоо нэг нийлбэл нүүрс ус гэсэн үг те. За тэгээд навчинд нь болохоор эслэг, за антиоксидантууд, за фитонутрентууд буюу антиоксидант ба мөн фитонутрент шимт төжлийн бичил минералууд бие махбодод маш хэрэгтэй. За тэгээд хамгийн гол витамин минерал нь гадна талтай байж байгаа. Тэгэхээр нөгөө зөвхөн ингээ концентрац нь ингээ дотор талынх нь энэ жээл нь биднэрт хэрэгтэй ч гэсэндээ гадна талд нь бас илүү хэрэгтэй юмнууд байгаад байгаа байхгүй. Тэгэнгүүт тэрийг ингээ хайчаар ингээд үйлдэл нь багасчихж байгаа юм. За тэгэхээр энэ нутриголтын алоэ верыг судалсан байгаа юм л та. Одоо энэ бүхэл навчтайгаа байгаа алоэ вера бусад алоэ вератай нөгөө үйлдэлийн хувьд идэвхийг судлахад 16 дахин илүү байгаа гэсэн судалгаа байгаа байхгүй. Тэгээ 16 дахин илүү гэдгийг хүн зүгээр ингээд дотроо бодож байгаад 16 гэчихэд та гэсэн биш. Нөгөө найрлагын судлаад үйлдэлийн судлаад тэгээд концентрацийн доторх алоёх нь нөгөө нэг эслэг энтер байна уу гэдгийг нь үзээд за тэгээд дотор чинь олон төрлийн эрдэс минерал агуулгаж байгаа. Тэднэрийнх нь итвэх энтер нь ямараараа цавлагдсан байна гэдгийг нь үзээд тэгээд үзэхэд бусад алоэ вераас 16 дахин илүү байгаа. За тэгэнгүүт дээрэс нь эслэгийн хэмжээг судалсан байгаа. За тэгэнгүүт ихэвчлэн одоо нөгөө алоэ вераны концентрац юм уу найруулсан жүүснүүд 0.5-аас 1% эслэгтэй байдаг. Нутриголтын алоэ хамгийн багадаа 8% эслэг агуулж байдаг. Эслэгийн агуулмж тийм өндөр байгаа болохоор нөгөө хүмүүс алоэ уухаараа өтгөн сайн гадагшлаа гэж хэлдэг. За тэгээд дээрэс нь өтгөн сайн гадагшлаас гадна алоэ вера өөрөө хамгийн гол нь ходоодыг дотроос нь улаан олоо ходоод хоол борсогтон тогтолцоо бидний хоол борсогтон тогтолцоо юм турба альбертэй юм гуурс альбертэй хөвлөжсөн маш олон атраа нухчтай хэсэг байгаа. Тэдгээрийг бүгдийг нь дотроос нь ингэж илааршуулах, тайвшруулах, ангаах, эдгэх тийм нөлөө үзүүлдэг. Алоэ вераны өөрийнх нь одоо ургамлынх нь одоо жишээ нь эмдүүчин гэдэг ургамал одоо хаван бууралд байлаа гэж үзэхэд алоэ вераны ургамлынх нь өөрийнх нь шимт чанар нь ангаах, эдгэх, үргэлжлэлийг бууруулах, намжаах, тайвшруулах одоо сүүтинг эффекттэй гэж үздэг. За тэгээд нөгөө гарын түлэгдэж мүлэгдэхээр та алоэ вератай нөгөө юу хэрэглэхээр алоэтой нөгөө маск энэ чинь дандаа тайвшруулах, улаалтыг бууруулах, түлэгдэлтийг бууруулах одоо түлэгдсэн бол тэрийг ингэж юу аах намжаах юм нөлөө үзүүлдэг шүү дээ. Тэрнтэй адилхан алоэ гаднаасаа хэрэглэхэд арьсан дээр тэгдэм байх. Дотроосоо ч гэсэн адилхан бие махбодыг тайвшруулах, намжаах, хөргөх, өрөвсөл байвал илааршуулах, улаалт байвал тэр улаалтыг намжаах нөлөө үзүүлдэг гэж үздэг. За тэгэхээр алоэ вера бол тийм байна. За найрлагын тухайд тийм. За ургаж байгаа ургамал нь алоэ вераны ургамал өөрөө хөрсөнд ургаж байгаа учраас хөрс нь органик ахын чухал. Дээрээс нь алоэ верыг тариалахдаа органик аргаар тариалах нь чухал. За нутриголтын тухайд Мексикт ургадаг органик хөрсөнд ургасан органик алоэ вера ашигладаг. Алоёх навч нь өөрөө органикаар ургаад бордоо, химицид, пестицид хэрэглэхгүйгээр өөрөөр дургуулсан. За тэгээ тариалалтын арга нэг чухал. Тэр алоэ вер чи юм одоо арцаас юм навч байгаа шүү дээ. Ийм 100-аас ургамалчин. За тэнгуү тэрийг ингээд нөгөө машинаар ингэж тэрэмтгэхэр одоо нэг өснө машинаар үйлдвэрлэлийн аргаар авахаар тэр нь дараагийн удаа ургахтаа байгальд хэдэ ээлгүй ургалтан зогсдог гэж үздэг. Нэг өсөндөө одоо 11 га талбайд одоо жишээлбэл 1000 алуун ургахад гэхтэл үйлдвэрийн аргаар ингэж ихээр ингэж авч боловсруулаад байхаар тэр 1000 байсан алуун дараа жил 800 болоод 600 болоод ингээ ургалтанд багасаад байгальд хэдэ бас ээлгүй болж байгаа гэсэн үг. Тэгвэл нутриголтын тухайд болохоор гараараа тариалтыг суулж авдаг. Одоо нэг өсөндөө газраас ургацсан байгаа тэр ургамлыг түүж авахдаа гараараа авдаг гэсэн. За гараараа авж байгаа нь нэгдүгээр гэвэл хөрсөө гэмтэхгүй нөгөө алоэ верагаа дараа дахиж ургах нөхцөлийг нь бүрдүүлж байгаа. Хоёрдугаар гэх юм бол алоэ вераныхын доторх тэр жэлийг нь хамгаалж байгаа. Жэлийг нь хамгаалж байгаа гэсэн үг. За тэгээд жэлийг нь хамгаална, жэлэнд нь бохирдол орохоос хамгаалж байгаа. За тэгээд хүүт аргаар шахаж авна гэдэг нь болохоор тэр ингээд навчтай нэг шахаж авна гэсэн үг. Тэгэнгүүт бид саяны нэг юм юу үзүүлээдсэн шүү дээ. Юм шар бодис ингээд одоо алоин гэ бодис тэгээ гадна талын хатуу навч доторх жээл гэсэн юм нэг 3 давхар хацаа зураг үзүүлээдсэн. Тэр алоин гэдэг нь болохоор алоин латекс гэдэг юм биед хэрэггүй нэгдэл тэрийг нь тусдаа бүр ингээд гараараа ингээд салгаж аваад тэгээд юу яадаг одоо хальслаад гэх юм уу нэг 100 насны урмлаа хальслаад хэрэггүй латексыг нь хэрэггүй бодисуудыг нь ялгаад зөвхөн хэрэгтэй хэсгүүдийг нь савладаг.
Тийм онцлогтой. За тэгэхээр алуун ургаж байгаа нь органик юм байна. Тариалтыг хурааж авч байгаа нь маш байгальд дээлтэй гараараа тариалтыг хурааж авд юм байна. Хэрэггүйд одоо тэр алуун өрөөний хэрэггүй хэсгийг нь болохоор гараараа салгаж авч одоо хэрэггүй латекс болон хэрэггүй зүйлсийг нь ялгаж цэврээр нь хадгалт юм байна. За тэгээд хүүтэн аргаар шахаж аваад буюу үйлдвэрлэлийн процессонд бараг оруулахгүйгээр цэвэр тэр алуун нэг нас 100-аас ургамлыг цэврээр нь шахаж аваад ийшээгээ савлцсан байгаа юм байна. Тийм болохоор энэ юу гэсэн үг вэ гэхээр цэвэр одоо 100%, 99.2% байгаа шалтгаан нь өөр нэмэлт юм ороогүй зүгээр л тэр алуун өрөөний хэрэггүй хэсгийг салгаад хэрэгтэй бүх навчинд нь байгаа эрдэс минерал, витаминууд, фитонутрient, антиоксидант бодисууд эслэгтэй савлцсан байгаа учраас энэ ийм одоо хамгийн бест селлер алуун юм байна. Тэгээ нэг худалдаанд байгаа алуунтай үзлэхэд 16 дахин идэвхтэй байгаа нь ургасан байдал, тариалсан байдал, дотор нь орж байгаа идэвхтэй бодисуудыг нь идэвхийг нь алдагдуулахгүйгээр савлсан байгаатай холбоотой юм байна. За тэгэхээр ийм идэвхтэй мууж байгаа органик мууж байгаа тохиолдолд үйлдэл үзүүлэх нь бол дамжиггүй болчихж байгаа. Тэгээ тэр бүтээтгүүнийхээ идэвхийг нь шимт чанарыг нь хүртэх нь бол ингээд тодорхой болж байгаа юм л да. За тэгээ алуун ийм байдаг. Өвчнөд хадгална. За ийм шингэн байдаг. Тэгээ яаж уух вэ гэхээр энэ таг нэг ойролцоогоор нэг 10-аад орчим. За миллилитр нэг 20. Тэгээд энийг болохоор нэг 20 орчим гэсэн үг. За тэгээд нэг аяг бүлээн усанд ингэж уудаг. За тэг хэрвээ бүр сөөргөөтэй, ходоодны улаал шаргалтай, хатангаршилтай, за тэгээд өргөсөл нь хурц нэлийн сэвэр байгаа. За тийм тохиолдол болохоор энэ бидний нөгөө ажил дээр уудаг алуун бараг дуусчихна. Бид нар чинь нөгөө нэг алуун жилийн 4 өдөр байнга уудаг. Яагаад тэгэхээр нэгдүгээр тэгэл өдөр тутамдаа махны хэрэглэх байдаг болохоор биеийн хүчирслийг сарамжуулах, ходоод гэсэн амраах, хамгаалах хөнгөлөх зорилготой. Хоёрдугаар тэгвэл одоо үйл ялангуяа сайн удаг нь утааны хорыг сарамжуулах нөлөө үзүүлдэг. Яагаад тэгэхээр энэ өөр маш гоё шүтлэг нөлөөтэй учраас утаа чинь хөрөөлөн орчин тэр чигээрээ хүчлэлийг одоо утаа энэ чиг хүчлэлэг тэгэхээр тэрээс сарамжуулах нөлөө үзүүлж байгаа. Дээрэс нь алуун өрөө уухаар биеийн бохирдол маш сайн гадагшилдаг. Бие бохирдлгүй токсик процесс их сайн салах тусмаа хоол хүнсээс авч байгаа шимт нэгдлүүдийнхаа юу яадаг гэсэн үг хамгийн одоо хэрэгтэй хэсэг нь биендээ шимж авч чаддаг. Тэгээ ходоод ирүүл байх нь цаашдаа бид нэр хоол ус өгтөн тохиолдол идэвхтэй байх, яг хоол хүнсээ зөв одоо шингээ шимэгдүүлэх, шимт бодисыг сайн авах. За тэгээ ходоодны одоо хүчил сайн байж, ходоодны орчин тэнцвэртэй байх нь ирүүл байх хамгийн үндсэн суурь болж байгаа. За тийм болохоор ер нь бол байнга хэрэгэлдэг. За тэгээд ингээд ийм болдог. Тэгэл ингэж уудаг. За алуун өглөөдөө ууг гэж их зөвлөдөг. За би лайв басны удаахгүй. Өглөөдөө ууг гэж их зөвлөдөг. Яагаад өглөөдөө ууж байгаа гэхээр бидний өглөө хилэн дээрээ юу төрүүлж тавих нь тэр өдрийг тодорхойлдог. Одоо нэгэсэндээ өглөөдөө ууг гэж их зөвлөдөг. 17 минут болсон ба шүү дээ. Лайв хийгээл удахгүйгээл тэнгуут бараг 20 минут болсон. За тэгэхээр алууныг өглөөдөө ууг зөвлөдөг шалтгаан нь яагаад вэ гэхээр өглөө бид нэр тэр өдрийг юугаар эхлүүлэх нь тэр өдрийг бүтэн тодорхойлдог гэж үздэг. За тэгэхээр юу гэсэн үг вэ гэхээр алуун өглөөдөө ууж байгаа шалтгаан нь болохоор өглөө хамгийн зөв хүнсээрээ өглөөг эхлүүлж байгаа гэсэн үг. Одоо бид нар өглөө уулан дээрээ юу идэх үү гэдгийг шийдэх гэж нэлээд хэцүү байдаг шүү дээ. Зарим хүмүүс үгийн балтай уус гэвэл, зарим хүмүүс нь ширгээс уус уу гэвэл, зарим хүмүүс нь хужиртай уус уу гэвэл, зарим хүмүүс нь сайхан тоноолсон уус уу гэл ингээл янз янз юм ярьдаг. Тэгэхээр судалгаа батлагдсан юмнуудаар болохоор хамгийн гол нь өглөөдөө шүтлэг найрлагатай хүнс хэрэглээд өглөөгөө эхлүүлэх нь энэ алуун чуур аяга шүтлэг хүнс ахгүй одоо хүчлэлэг, шүтлэг, саармаг гэд хүнсүүдийг ингээ 3 төлөвт ангилж болдог. За шүтлэг гэхээр та юу гэж ойлгоход амархан гэхээр одоо нөгөө pH 8.5 уус, шүтлэг уус, одоо нөгөө экосын уус энэ төрөл юм айгу шүтлэг гадна талдаа pH-ийн заасан байгаа даа шүү дээ. Хүчлэг гэхээр илүү ходоодны хүчлэлтэй ойролцоо pH 1.2-оос 3, 4, 3 хүртэл. Шүтлэг болохоор 6-аас дээшээ ингээд алкалайн гэсэн. За тэгэхээр өглөөдөө шүтлэг хүнсээр одоо өглөөгөө эхлүүлэх нь нэгдүгээр алуун өглөөдөө уухаар улаан олой холбоос утгасан тэгээд ходоодыг маш гоё улаал шархлыг дотроос нэмжлээд тэгээд дараагийн хоол хүнсийг хүлээж авахд нь бэлтгэдэг. За тэгээд алуун өглөөдөө шүтлэг одоо алуун өглөөдөө уухаар алуун өөр эслэгтэй гадна талтай антиоксидант фитонутрентүүдтэй тэгээд дээрээс нь шүтлэг найрлагатай тэгээд дээрээс нь 200-300 мл орчим усан дууж байгаа. За тэгэнгүүт тэр нь болохоор ямар нөлөө үзүүлдэг вэ гэхээр төсийг сайн дууддаг.
ер нь өглөөдөө юм шүтлэг хүнс хэрглэж цус аягүй сайн дуудаж гарч ирээд цус чи одоо нэг юм цусны хүүтэй дотор ингээд шалчилсан байж байгаа тий. За тэгээ өглөө сайхан жоохон ингээд сунаж унаа цусыг бас ингээд жоохон юу байна гэсэн тэнэлгэн гэсэн. Хөвтцэн байх болохоор чи хошоо олцсон байгаа шүү дээ. Босч ирээд цусөө сайхан жоохон ингээд урсгалыг сайжруулж агаад тэгээд тийм болохоор өглөө жоохон сунгалт хийхэд илүү сайн байдаг байхгүй юу. За тэгээд алуу юухаар шүлт чинь өөрөө цусыг сайн дуудаад гаргаад ирнэ. За тэгэнгүүт ингээд ходоодоо дотроос нь улаалт шарахлаа ходоодынхоо орчиг тэдэвчүүлээд хүлээж авах өдрийнхөө хоолнд бэлдээд маш гоё ингээд нэгсэндээ ингээд одоо илааршуулах байдлыг нь бэлтгэж гэсэн үг. За тэгээ өдрийн орж ирсэн хоол чинь маш сайн задарч шингэж шимэгдэнэ гэсэн үг. За тэгээ алууныхоо ходоодын хаш тусанд хүртлээ. Тэгээ алуу чинь ингээд уусны дараа болохоор цус чинь сайн дуудаад гараад ирнэ. За цус сайн гарах юм бол өтгөн гадагшлаа. Угаасаа энэ бол одоо юу физиологийн тийм анатомын тийм те зүс чинь юм шүтлэг юмар аягүй сайн дуудагдаж гарч ирдэг. Нэг өсөндө цусны хүүдээс сайн ялгардаг гэсэн. Цусоо сайн ялгаруулахгүй байхаар юу болж байгааг таад мэдж байгаа цусны чулуу болно. Цусны хүүдийн хананд ургацаг янз бүрийн олон асуудлууд болохоор нь тэгээ цусны ханан зузаарна. За тэгээ цуснд үлдэгдэл цустай байнга явах юм бол тэр нь ямар нэгэн төрлийн цусны чулуу болно гэсэн. За тэгэхээр цусөө чулуу болохгүй цусөө сайн ялгаруулахын тулд өглөөдөө хэрглэж байгаа юм чинь шүтлэг байх нь чухал. Алуу бол хамгийн шүтлэг хамгийн амархан хэрэглэхэд хамгийн тохиромжтой. За тэгээд цусоо гаргаад ирлээ. Цус чинь ялгарчлаа. Цус чинь доошоо гидс рүү ялгарч байгаа. Гидсэнд очиод гөрүүлц хөдөлгөөнийг үүсгээд цусны хүчлээрээс яадаг вэхээр өөх тосыг цэдмэгжүүлдэг. Буюу өөх тосыг задалдаг. Нөгөөд үүрэг нь болохоор гидсний гөрүүлц хөдөлгөөнийг сайжруулдаг. Нэг өсөндөө бид нарыг баална гэсэн үг. За тэгээд алуу юулаа ходоодооч тэтгэлээ төсөөж дуудлаа сайхан баалаа. Энд чинь байгалаасаа өөр эслэгтэй учраас байгалийн нөгөө лаксатив эффекттэй буюу одоо өтгөний гадагшлуулах нөлөөтэй гэж үздэг. Магний бас байгалийн лаксатив эффекттэй гэж үздэг. Тэгэхээр биеийнхээ одоо шүн жингээ хураасан өмнөх өдрийнхөө бохирлыг биесээ пүшигээд түлхээд гаргachна гэсэн үг. За тэгэхээр ингээд нэг доор ингээд хоол босгогдсон тохиолсон амны өндөөс ахуулаад аанус хүртлээ тэр бүх хэмийг ингээд яг алуугийн тусламжтайгаар засаад эдгэж ялаашуулаад тэгээд өтгөнөө гадагшлуулаад ходоодныхоо улаал шархлыг юу яана гэсэн үг байхгүй юу? Алуугийн тусламжтай зөөлөн аргаар намжаах боломжийг олгож байгаа гэсэн. Тэгэхээр ингээд өтгөн биеэ сайн гадагшлна гэсэн чинь бие махбод токсик бодисын хуримтлал буюу одоо хүрээлэн борчин болон биеийн дотоод орчинд үүсэж байгаа хорт бодисуудын хуримтлалд ерөөс өртөхгүй гэсэн үг. За тэгээд өтгөн сайн гадагшлахаар гидсний орчин тэнцвэртэй байна. Гидсний орчин тэнцвэртэй байхаар дагаа сэтгэл санаа сайхан байна. Татаа тогтол зүг рүүгээ явна гэх нэг маш олон эрэг нөлөө хоорондоо ингээд энэ чинь шат дараалтайгаар биеийнхээ харилцан хамааралтай шүтэн барилгатай. За тийм байдаг. За тэгэхээр алуу бол зөвхөн одоо хүмүүс ингээ алуугийн ач тусыг айгу өнгөцгөн үнэлээд авах сандаад байдаг. Одоо өнгөцгөн гэдэг нь зүгээр одоо гоо сахны зорилгоо орч юм уу те. Тэгж боддог бол яг үнэндээ бүр одоо сайн чанарын судлаад, найрлагыг уншаад тэгээд үйлдэлэн ач тусын судлах юм бол ийм биеинд бол тоо томшгүй ямар сандал тийм болохоор нөгөө хөшгүн мөхийн амьдрал бэлгэлдэг гэж хүртэл тийм нэр одоо юу таах вэ? Одоо онцлогтой байх уу? За тэгэхээр алуу бол тийм ашигтай. Тэгэхээр хамгийн гол нь ууж байгаа алуу чинь ямар нэг амтгүй байх хэвээр. Ягаад тэгэхээр байгальд угаасаа алуу өөрөө амтгүй байдаг. За тэгээд дээрэс нь хэвээр. За тэгээд тариалтын хувьд доторх алуугийн жийлэнд бохирдол ороогүй, латекс агуулаагүй. За тэгээд хамгийн био идэвхтэйгээрээ савлагдсан байвал биднэрт хэрэгтэй. Бид нар амандаа орж байгаа юм а орц найрлагын хоол хүнсний орц найрлагын гений өөрчлөлтөө үгүй юу, транс тостой үгүй юу гэж үздэг шиг ууж байгаа витамин минералуудаа ч гэсэн тэгж нарийн сайн үзнэ, шалхна. Түүний ард нь бид түрүү лайвын хагтэлсэн бүтээгдэхүүний ард бүтээгдэхүүн үйлчлэлтийн багт, техникийн багт энэ бүтээгдэхүүнд хэн нэг бодолтолтой борлуулж байна. Сүлжээний бүтээгдэхүүн юм уу үгүй юм уу манайх бол ямар нэгэн сүлжээ өрөөсөө биш. Тэгэл энийг зарж байгаа нь өөрөө юм мэдчихэв нүггүй юу гэд ингээд аюул олон юм шаардлагатай. За тэгэхээр тийм байдаг байна. За хүүхдүүдэд өгч болох уу хавьяас асуудаг. Хүүхдүүдэд болно. Тал тагаар өгч болно. За бүр хэрвээ нөгөө нэг 16 настай жишээлбэл метр 80 см өндөртэй 70 кг хүүхд байх юм бол юу байна гэсэн үг. Бүтэн тагаар өгнө гэсэн үг. За ходоод нь яг өвддөг, ходоод амархан хямардаг, хоолны шингэлт мууддаг, гидс амархан цартаадаг, өтгөн хаталттай, хөвлий дүүрэн амархан хихрүүлдэг, унгуулдаг байх юм бол 2 тагаар өгнө. Тэгээд алуу ихэр удаа уух гэдэг. Бид нэр өдөр болгон амьсгалж байгаа, өдөр болгон амьдарч байгаа тохиолдолд өдөр болгон л уна. За тэгээ алуу дээр нөгөө асуудаг бас нэг нь хөл хүмүүс ууж болох өдөр. Жирэмсэн хөл хүмүүс дээр болохоор судалгаа хийдэггүй. Одоо Nutrigold ч гэх бүх брендийн бүтээгдэхүүнүүд болохоор жирэмсэн хөлөнд судалгаа хийдэггүй. Хориотой байдаг учраас ард нь нөгөө санамж байдлаар бичсэн байдаг. Гэхдээ бидний туршлагаар 6 жилийн туршлагаар
хамгийн одоо ойрын нөгөө жишээ хэмэл хоолцож азаа байна. Бүх жирэмслэлтүүд дээрээ хамгийн сүүлийн 5 настай хүүхдээ одоо 5 жилийн өмнөөс ахуулаад жирэмсэн байхдаа болон хөхүүл үедээ ууж исэн ямар нэгэн хүүхний зүүн татрах юм уу жирэмсэлтэн цөргөөр нөлөөлж исэн байхгүй хоолцож азаа гэлтгүй бид нартай манай байнгын үйлчлүүлэгч жирэмсэн байхдаа ууж исэн ямар нэгэн асуудал юусаа гарч байгаагүй. Тэгэхээр та өөрсдөө сонголтоо хийгээрээ ер нь бол санамжин тийм байдаг. Гэхдээ шалтгааныг хэлдэг шүү дээ. Яагаад гэхээр нөгөө жирэмсэн хөлөндөө судалгаа хийдэг болохоор тийм байдаг. Бидний туршлагаар бол угаад ямар нэг асуудал гарч байгаагүй. За тийм байна. Тэгээд БЦ вирустэй хүн ууж болно, уйлан хатай хүн ууж болно. Ерөөсөө хорилох зал байхгүй. Зүгээр санамж бол тийм байдаг. Тэгээд алоэ вера уухта өдөр болгон уун хамгийн гол нь өглөөдөө уун зарим тохиолдолд хоолоо хэтрүүлсэн, оройтуулсан, их мах эзэн тохиолдолд хоолны араас бас уух юм бол хоолны шингэлтийг дэмжинэ. Доторх найрлага нь ямар байхыг түрүү хэлсэн. За тэгээ алоэ вераг одоо яг яагаад ингэж чухал ярьж байгаа вэ гэхээр нэг утааны хорыг санамжуулах биеийнхэн бид нар ч нөгөө ичээдээд ингэж бүх айлууд ичээдэж байгаа. Тэгээ ичээдээд нэг айгу хүчлэг хоол хүмүүс их хэрэгэлдэг. Одоо жишээ нь мах чаналаа гэх юм бол гурилтай, төмөстэй гэж ерөөдөө нийлэлттэй ингээ махч өөрөө хүчлэг болчтой. Тэгээ бие махбод хүчлэг байхаар нөгөө бодис солилцоо удаашраа зарим энзим фермент итвэх бас дарагч нь үздэг. Шүлтлэг байх тусмаа нэг өснө залуухан байна гэж үздэг. Залуухан цусан шингэн байна гэж үздэг. Хүчлэг байх тусмаа зунгаарлцсан лаглаасан байна гэж үздэг. Тийм болохоор биеийнхаа нөгөө хүчил зүтгэн тэнцвэрийг ингээд баланслах нь айгүй чухал. Мэдээж өвлийн үйлдэлд хамгийн бест хоол хүнс бол мах, ялангуяа адууны мах, халуун чанартай хоол хүнс бид заавал идэх ёстой. Үйл бол бид одоо жишээ нь бид нар бол нарийн ногоон салбаалаад үрцэн үлддэггүй шүү дээ. Харин эсрэгээр мах яг нь халуун хоол хүнс бол идэнэ. Гэхдээ нөгөө биеийнхээ хүчил шүлтгийг хангахын тухайд бол заавалчгүй. Угаасаа их мах идэх юм бол өтгөн хатна. Ягаад тэгэхээр өөрөө маш хүчлэг учраас. За тэгэхээр их ийм хоол хүнстэй дээрээс нь нөгөө хүрээлэн боошны бохирол одоо ингээ утаа ямар байгаа та бүгд тээр харж байгаа тий. Манай ажлаас нэлийн утааны бүстэй ойрхон байдаг. Тэгэхээр нөгөө тэдний хорыг биесээс харамжуулах нөгөө эдсэн улсын юмараа хүчилчээс харамжуулахын тухайд гэвэл заавалчгүй хүчлэг хоол хүнсийг шүлтлийг маш харамжуулдаг. Тэгэхээр алоэ бол өтгөнийг маш сайн гадагшуулдаг. Тэгээд алоэ ингээд маа тэр ирээд аваад нэг сав нь одоо нэг 20 хоног болдог байхгүй. За тэгээд ингээ уугаад 20 хоногоор ирэхээр хүмүүс амар тийм юу яатсан байдаг юм. Царай нэг тон цагаан өнгөт болцсон байдаг. Тэгээд тэр нөгөө алоыг ингээ цагааруулаад байгаа нөлөө нь биш хамгийн гол нь алоэ яадаг гэхээр биеийн нөгөө токсик бодисыг гадагшлуулаад цусны эрүүл сайжраад тэгээд айгуу тийм арьс цагаан болсон шиг харагддаг. Дээрээс нь арьсны нөгөө юм чигийг хадгалах нөлөө үзүүлдэг. Тэгээд арьс чигтэй гараа коллаген эластинаа сайн ялгаруулдаг. За тэгэхээр нөгөө алоын хүмүүс тэгээд өгөхгүй алаа юугаад ингэ цагаарчлаа, алаа юугаад арьс гоё болчлоо гэд. Яг арьс нь үзүүлэх нөлөө мөлөө нь бидний ходоод нь үзүүлэх нөлөө мөлөө нь яаж бодвол бүр дараагийн асуудал л та. Гэхдээ нөгөө тэр алааны навчных нь өөрийнх нь шимт чанар нь тийм байхгүй юу? Тэгэхээр нэг тоноор бүр цагаарчдаг. Байн гуугаад авах юм бол юу яадаг? Уйлынхаа бас шимэгжсэн тохиолдлууд магадгүй байдаг. Ойрын жишээ байна, үйлчлүүлэгчийн жишээ байна. Өндөвчний уйлынхаа адраад шүү дээ. Айгуу сайн шимэгдүүлдэг. За тэгээд хамгийн гол нь алоэ та сонгохдоо энэ лайвыг үзэж байгаад ямар алоэ сонгох уу? Амт нь та өгөн Мишель Экспортер манай ажлаар ирээд ч гэсэндээ алоэ амтлаад үзэж болно. Тэгээд зүгээр юм өөртөөхөө юм хэрэглээний алоэ задлаад эсвэл цэнийг ч юм уу задлаад амтлуулж болно. Та алоёыг амтлаад үзээрэй. За тэгээд тийм болохоор алоёны нөлөө нь бол аюулгүй олон талдаар гадна талтай болон дотн талтай аюулгүй олон байдлаар мэдэгддэг. Алоёны сонголтыг хэлээд өчлөө одоо яага хэрэгжилж байгааг нь одоо очиж хатанаа хэлчлээ. Өдөр болгон байнгуун өглөө хөлн дээр уун зарим тохиолдолд хоолоо одоо оройтуулсан хэтрүүлсэн тохиолдолд баяр ёслон дараа ч юм уу хоёроор уул зохимжтой. За асуулт байна уу? За нэг асуулт авах шүү. Сайн байна уу? Хүүхдийн ногоон цамаг. За ногоон цамаг зардаг болохоор мэдэхгүй шүү. Хүний имийг тааж ярьж чадахгүй нөө мэдэхгүй юм ярихгүй шүү дээ. Цагаан орхоо дээр одоогоор манай дээр бол нэмэлт бүтээгдэхүүн байхгүй. Нөгөө нь куркумин ууж болно, витамин D ууж болно, омега ууж болно. Даан чинь нөгөө нь гуруула байхгүй. Нэг цагаан орхоны тустай нөгөө нэг специфик нарийн бүтээгдэхүүн биш л дээ. Гэхдээ энэ гурав бол нэмэлттэй. Даан чинь гуруула байхгүй. За өөр асуулт байна уу? Та асуулт байвал 4-5 минут хариулж агаад. За та дэс өөр асуулт байна уу? Алуу манай дээр худалдаалж байгаа бүтээгдэхүүнтэй холбоотой.
Харин витамин харин сургаггүй л байна. Дараа 7 хоногоос л гэж найдаад байна шүү дээ. Витамин маань биднээс шалтгаалдаг болохоор бас жоохон хүү юм уу? Яг шууд тэгж бас хэлж чадахгүй юм уу? Ямар ч гэсэндээ тун ойртсон байгаа. Витамин хүлээс хүмүүстээ зөндөө нөө бид нар ч гэсэн өөрсдөө дэм юм дууссан. Одоо манай дээр байгаа юмнууд гэвэл алоэ вера байна. За лецитин. Лецитинийг би дараа нь тусад нь яриа. Илгэний хөлт бууруулах лецитин байна. Нутаг юм байдаг. За лецитин бид нар яхаа шинжилгээр хэмжсэн үр дүнгууд байгаа. Айгуу гой сайн үр дүн гардаг. Үнэхээр үйлдэл үзүүлдэг. За ашигтай бактери байна. Супамаг, эрдэс минерал, өсвөр насны болон гэр бүлийн бохирдол тохиромжтой эрдэс минералууд байна. Энэ супамаг байж гин. За ашигтай бактери байна. Витамин С одоо яг хамгийн чухал. Витамин С байна. За тэгээд магний 120-тай болон 60-тай гэсэн хоёр янзаар фоли өвчл ясны болон үгний витаминг одоо нэг ерөөсөө гарын 10 уруунд л багтах бүтээгдэхүүн л байгаад байна. Одоо витамин С-ний витамин С-ний талаар би өмнөх слайдаар зөндөө ярьсан болохоор одоо бас татаж яриад явах уу. Энэ нөгөө капсулаас нь гаргаад өгч болдог витамин С. Урьдчилан зэрэглэх алхмуудаа сайн хийгээрэй. За D омега ирэхээр та D омега бас өдөр тутамдаа байнга уух шаардлагатай. 8 сартай хөхүүл нойрондоо жоох юм уу? За хөхүүл нойрондоо муу хүмүүс айгүй их байдаг, айгүй их ирдэг. Манайч нөгөө ихэвчлэн бидний одоо нөгөө хурц мэдээлэл хүргэдэг хэсгүүд чи ээжүүд л байдаг. Тэгээд хөхүүл байгаа үед хөхнөөсөө татраахгүйгээр нойроо сайжруулах аргууд зөндөө бий. Тэгэхээр хамгийн чухал нь бол витамин D-гээ үзүүлэх шаардлагатай. D багвал нойр бол хизээж сайжрахгүй. Тэгэхээр D-гээ үзүүлнэ. За тэгээд яг одоо бол хамгийн тохиромжтой нь бол Супамаг Плюс юм уу эсвэл юу байдаг? Магний байдаг. Гэхдээ би бол нөгөө магнигаас илүү Супамаг Плюсыг зөвлөнө. Ягаад тэгэхээр манай дээр худалдаалагддаг дангаараа магний 100 мг цэвэр магний байдаг. Цитрат магний гэдэг хамгийн шингэл цайтай магний. Тэгээд Супамаг Плюс орсон магний бас мөн адилхан цитрат магний мөн. Гэхдээ 50 мг-тай. Тэгээд хөхүүл үед болохоор ээж өөрийнхөө ер нь хөхүүл гэлтгүү жирэмслэлтэй ямар процесс болж байгаа гэхээр жирэмсэн үед бид нар өөрийнхөө эд хэсээсээ яснаасаа кальцаа, цуснасаа төмрөө гэдэг айгүй олон юмнуудаа урагтаа хүүгээрээ дамжуулж өгөөд органик өсөндөө ингээ бүрэн бүтэн болгоод тэгээд төрж байгаа. За төрөх явцад магадгүй цус алдсан тохиолдолд маш их хэмжээний эрдэс минералыг бас алдчихж байгаа. За тэгэхэд хөхүүлж явах явцдаа өөрийнхөө биеийн эд хэсгийг хэрэгтэй бүх юмаа хөхний сугаараа дамжуулаад хүүхдэд бас өгч өгдөг. За хүүхэд болохоор тэрний баталгаа нь юу байдаг вэ гэхээр хүүхэд 6 сар хүртлээр нэмэлт хоолноор шаардлагагүй байдаг. Тэ нэмэлт хоолнд орохгүй хийн хөхний сүүгээр юм уу нэмэлт хичээл гэсэн 2хан төрлийн хоолтой байдаг. За тэгээд 6 сарын дараанаас болохоор нэмэлт хоолнд ордог. Энэ хугацаа юутай хамааралтай байдаг вэ гэхээр хүүхэд төрөхдөө ихээсээ авсан төмөр болон эрдэс минералын нөөцтэй байдаг. За 6 сарын дараанаас хүүхэд ихээсээ авсан нөөц төмөр болон эрдэс минералууд нь буураад тэр үед нь тэр эрдэс минералуудыг хоол хүнсээр нөхөх шаардлагатай учраас бор хоолнд орох гээд яг биеийн хоолнд бэлэн болоод бидэд идж байгаа хоолндыг дагуулж хараад ингээд яг бэлэн болоод эхэлдэг. За тэгэхээр энэ юу гэсэн үг вэ гэхээр хүүхдийнхаа нөөц хэрэгцээг хангахын тулд 6 сар хүртэл нь хүүлж явах явцад бид нар тэр чинь бүр 2 нас хүртэл нь хүүлж байгаа шүү дээ. Тэгэхээр бид нар нөгөө нэг хүүхдээ хүүлж явах явцдаа олон боожуулж явах, тээж явах явцдаа, жирэмслэлтийн явцдаа эрдэс минералаа дандаа алдчихдаг. Тийм болохоор заавал нөгөө нэмэлт юм уугаарай гэдэг. Тэгээ нөгөө та хэд энэ жирэмсний витаминууд эрдэс минералыг харах юм бол айгүй олон найрлагатай байгаас тий. Б бүлгийн витамин агуулаад, төмөрч агуулаад, омегач агуулаад ингээл олон юмнууд уугаад байдаг. Тэр шалтгаан нь болохоор ийм учиртай. Тэгэхээр хөхүүл үед заавалчгүй нэмэлтээр юм уух хэрэгтэй. Тэгээ би магнинаас илүү супамагийг зөвлөж байгаа шалтгаан энэ дотроо магнитай, магний бас өндөр 50 мг-тай. Тэгээ дээрэс нь нөгөө зөвхөн магниас хангалтгүй хөхүүл үед чинь ингээд айгүй олон эрдэс минерал, кальц, цайр гэх олон юмнууд алдчихж байгаа учраас нэг ууж байхдаа нэмэлт тийм сайн хоорондоо үйлдэлээ дэмжих юм синергетик нөлөөтэй биеийнхээ нөлөөг эрчүүлэх нөлөөтэй мультивитамин уул илүү сайн байдаг. За тэгэхээр хөхүүл үед хөхний сүнийг гарсан нөлөөлөхгүй. За тэгээ хамгийн гол нь хүүхдээ хөхүүлж байгаад ууж байгаа юм чинь глютений агуулмжгүй, сүүний сахаргүй, гений өөрчлөлтгүй цагаан ногоон олтон сэргийлж болохоор бид ямар ч хашил хэмжигч өгөхгүй байх найрлагатай байх шаардлагатай. Тэгэхгүй бол ууж байгаа юм чи хэрвээ хашлах найрлагатай, магадгүй глютений найрлагатай байхад хүүхэд чинь диабеттэй байгаа бол тэрийг улам
эрчимжүүлнэ гэсэн үг. Тэгэхээр витамин минералынхаа найрлага нь харах хэрэгтэй. Энийг яагаад энэ ихтэй зөвлөж ийн гэхээр энэ сүний сахаргүй, глютенгүй, гений өөрчлөлт цагаан ногоолтон ус хэрглэж болдог. Тийм болохоор хүл ээжд аюулгүй. Хүний сүн чинь нөлөөлөхгүй, хүүхдэд чинь сүхний сүгээр дамжиж орохдоо ямар ч харшил үүсэх харшил эмзэгшил үүсгэх найрлага байхгүй, гений өөрчлөлтгүй. Тэгэхээр Супамаг Пласыг яаж уух вэ гэхээр 8 сартай хүүхдэд 4-оор байна. Өглөө 2, орой 2 гэх. Тэгэхээр өдөрт нийтдээ 200 мг магний авч байгаа гэсэн үг. За тэгээд ингээд хахад нойрны чанар сайжрахгүй байх магадaltaй. Ягаад тэгэхээр хүлж байгаа үед болохоор ээжийн магнигийн хэрэгцээ 600-аас 800 хүртэл нэмэгддэг байхгүй. Тэгэхээр эн чинь ингээ 200-г авчлаа. За үлдсэн магнигаа болохоор ягаад магниг онцолж байгаа чинь тэгэхээр нойрон дээр магний хамгийн чухал. Үлдсэн магниг болохоор дангаараа магнигаас авна. 2-оор онох гэсэн өглөө 2 орой 400. Тэгээ эннийхээ нөгөө 400 юутайгаа нийлээд 200-тайгаа нийлээд 600 мг магний хангалттай авчна гэсэн. Тэгэхээр яг энэ хин асуусан байлаа. Манай за мегмор их зүйл маань энэ Супамаг Пласаа өглөө 2 орой 2 гэж уугаад хоолны араас уучна. За тэгээд орой унтахтаа магний 2-оор уугаад за тэгээд үзээрэй. Тэгж яхад бол нойр сайжрахгүй гэж байхгүй, ядралт буурахгүй гэж байхгүй. Тэгээ биендээ нөгөө дутагдсан байгаа хүүхдээ хүлж явахдаа алдсан байгаа эрс минералаа бүгдийн сайхан нөхөд авна. Тэгээд биений чи эрс минерал бүрэн бүтэн байхаар арьс ус хумсны асуудал ядралчин багасна, ясны сэргэжлэн төр чин буурна. За тэгээ магадгүй тэгээд дараа нь ойрхон жимслэх юм бол нөгөө ядрал зүйл чин багассан байна гэсэн үг. За тэгэхээр нөгөө биендээ алдагдсан байгаа бид нөхөх шаардлагатай. Алой хэдвэ гэсэн мэн алой болохоор нөттэй үнэ нь 93500. Нөтгүй нь болохоор энэс 10 яадаг гэсэн үг. Бага байдаг гэсэн үг. 93500 гэдэг. За тийм байна. Тэгэхээр хүл ээжүүд аюул сайн үрдүн нөгөө хурдан мэдэгддэг. Яагаад тэгэхээр нөгөө хүлүүд боцон солилцоо амар сайн байдаг. Жирийн үеэс нэг 300 орчим калори илүү шатаад чадна гэж үздэг. Одоо нэг өсөндө хүний хүлж явах үед бас бид зүгээр ингээд суугаад хүлж авах шиг мөртлөө бас хүүхдээ ургаа хүүхдээ хүлж явахдаа ингээд калори шатаагаа сууж идэх байх нь л дээ. Хүүнийг хүлэх процессондоо тэгэнгүүт хүлүүд нөгөө бие махбод ээж ер нь бол нөгөө жирэмслээ төрөх процесс чинь дахин төрөх процесс гэж нэрлэдэг байгаа шүү дээ. Тэгэхээр ээжийн бие нялх байгаа шинхэн байгаа. Хүүхдийн бие ч гэсэн нялх байгаа шинхэн байгаа. Тэгэхээр тэр үедээ нөгөө идэж уусан юм зөв сайхан тэнцвэртэй хоолгоос шимтэж илээд нөхөөд өгөх юм бол аяйгуу сайн нөгөө шимтэж илээ аяйгуу сайн авдаг гэж үздэг байхгүй юу? Шинхэн байгаа гэж үздэг. Тэгэхээр Супамаг Пласыг магнитай уугаарай. Үнэхээр нойр сайжрахгүй гэж бол байхгүй. За өөр асуулт юу байна? Суургон дээр хамгийн их алоёыг удгүй гэсэн байсан. Тийм, суургон дээр бол алоё бол үнэхээр хамгийн бест. Би сургалтынхаа хүмүүс дээрээс алоё толгой дараалан зөвлөдөг байсан. 2 бүтээтгүн зөвлөдөг байсан. Digestive болон алоё гэдэг. Digestive нь одоо байхгүй юм л да. За асуулт гайгүй бол лайва. Та хэд нөхрүүдтэй сайхан гоё алоё болгооч. Энэ нөгөө ямар ч илүү дутуу нөхрүүч нөгөө жоох юм уу дургу байдаг шүү дээ. Манай нөхөр л одоо бүр янз бүрийн жоохтой нөгөө ууж байгаа хүмүүстээ ингээ байнга энийг уугаараа тэрийг уугаараа ингэсээр хагаад ус өхөөрэ зүгээр ус юм уу юмтай юм уу асуугаад төгөлцсөн. Алоё молойтой ус чинь арай өөр өнгөтэй шүү дээ тийм. Тэгэхээр нөхрүүдэд алоё болгох юм бол юу яа ходоод гэзэнд маш гоё эрг нөлөө үзүүлнэ. Ялангуяа ходоод тэд нар чи одоо ингээд өдрийн туршид бид нар бол ингээд эмэгтэй хүмүүс л ядаж жоохон ингээд ус ууй гэдээ бодол байх юм бол ус уучдаг. Тэд нар чинь бүр ус ууж гэсэн бодолд хүрэхгүй. Тийм болохоор ялангуяа нөхрүүд нь кофе уудаг бол айгүй их шигний дутагдал орцсон явж байгаа. Тэгэхээр алуу ингээд биеийн шингэнийг нөхөж гоё бие гоё гүний чигийг нөхөж хадгалж яадаг. Тэгэхээр ядаж өглөөд нь 2 таг алуу болгож гарах юм бол нөхрийнхөө ходоод гэзэнд хийж байгаа хамгийн гоё эрг алхам юм да. Өөр одоо омега D2 гэдэгтэй байхгүй байна. Нэг ер нь бол бас юм олон юм бол шаардлагагүй. Омега D-с хуурна. Тэгээд энэ Супамаг Плас нэг сайхан эрс минерал энэ нөгөө пласт гэхээр олон юм уух шаардлагагүй. Энэ дотор ингээд юу орцсон байгаа гэхээр магний орцсон байна, холин орцсон байна, витамин B-ийн бүлгийн витаминууд байна, цайр байж гин, нөгөө арьс ус хумсанд хэрэгтэй биотин байж гин тий. За тэгээд селентэй, хром биеийн жинг бууруулах нөлөөтэй гэх мэтчлэн да. Тэгэхээр энэ нөгөө олон юм уухгүйгээр нэг доороос эндээс бүх цогц юм аваад тэгээд яг нөгөө үндсэн асуудал нь нойргууд учраас нойргуудлаа чиглэсэн нэмэлт магнийг уугаад явчих юм бол бэст тахгүй юу?
Хоолны туршил яг юу яаж болно? Хоолны туршил нэмэгдэж болно. Гэхдээ хоолны туршил нэмэгдээд яг тийм тархалуулах нөлөө бол байхгүй. Хотод үзний орчин сайжраад хөгжиж байгаа тэнцвэр ингээд балансгаад ирэхээр хоолн дургүй байж байгаа. Биеийн чинь алдагдaltaй үед бол одоо хоолны туршил нэмэгдэх магадлалтай. Тэрнээс нөгөө нэг алуу юугаад тархална гэсэн юм бол байхгүй. Яг өөрийнхөө идэж ууж байгаа хоол үнсэл анхаарна. Алуу юу бол нөгөө яг тийм юуг биеийн жин нэмэх ч юм уу тийм яг өөрийнх нь найрлаханд бол тийм байхгүй. Гэтэ ихэвчлэн биеийн жин багтай нэлээд шимт жилийн дутагдaltaй байгаа тохиолдолд төвжилийн дутагдал нь хөгдөөд ирэхээр аяанда цаанаасаа би нөгөө нэг тэжээр тэтгэдэг шаардлагатай учраас калори хэрэгцээ нэмэгдээд жоохон юм өсөж байгаа илүү их идэх мэдрэмж төрнө. Тэрээс биеийн жин хэвийн байгаа үед бол би алуу юуснараа улам их тархална ч юм уу тийм юм бол байхгүй. Яг өөрийнхөө үндсэн хооллолтоо усны хэрэглээ хэрвээ стрессээ аягүй сандрах хоолны туршил нэмэгдэж байгаа бол стрессээ анзаарах хэрэгтэй. Стресс бухимдал стресс сэтгэл санаа зовоосон байнгын асуудал байна уу? Байнгын нэг юм түгшээд өлегт бодолд автж гин үү? Нэг юм байнга чинь санааг чинь зовоод байгаа нь триггертэй байгаа гэсэн үг өдөөгöd байгаа юм танд байна уу? Нойр хэрвээ нойр бум хахад маргааш нь аягүй их идэх гээд байдаг. Яагаад тэгэхээр нөгөө цусны сахар аягүй тэнцвэргүй болчдөг. Тэгэхээр нэг өснөө тэнцвэргүй ингээд байн дээш туушаа буугаад тарахаар ингээд ингэх болгонд нь л юм бидний сандаад байдаг. Ингээд уг нойр сайтай бол аягүй гоо ингээд доктортой байж ах хэвээр л доо. Тэгэхээр нойроо сэтгэл санаагаа анзаарнаа гэсэн үг. Яг их хитэх гээд ингээд хэтрүүлж итгэхэд байгаа сайхан нүдэн сууж агаад сайхан 4-5 удаа гүнзгий амсал авч гаргаад 5-10 минутын бясалгал хийгээл тэгэл зүгээр бол. Сайхан 4-7-8 тасгал хийгээд эсвэл 4-4-4 бокс брэ тэгээд 4 тонн амсгалгаа аваад түгжээ 4 тоннд гаргаад гээд тэгээ зүгээр бол. Эсвэл сайхан 50 ай сонсоод тэгэл зүгээр бол. Бид нар ер нь нөгөө өдөр тутамдаа одоо чинь би сая ингээд лайв хийж явах хэвцээ юм хийж явах хэвцээ айгу амслаа айгу төгжээд байдаг байхгүй юу? Хүн болгон тэгдэг. Өдөр тутамдаа бид айгу гүйхэн амсгалсантай холбоотойгоор гүнзгий амсгалын чид одоо яг сайн чанарыг хүртэж чадахгүй гүйхэн амсгалаад байдаг гэж үздэг. Тэг гүйхэн амсгалтай холбоотойгоор бид нэр айгу амархан стресстэй гэж үздэг, нойр мууддаг гэж үздэг. Тэгэхээр нөгөө нэг амслын засгал бясалгалууд та тэрвээ хийдэг бол айгүй их ингээл нэг гүнзгий амсгал авна гаргамл гэдэг шүү дээ. Өдрийн туршид ер нь 24 цагийн дийлэгт бид нар гүйхэн амсгалж яадаг учраас гүнзгий амсгал авахд бие махбод айгүй гой тайвширч амарч стрессийн давар буураад стрессийн давар буурах юм бол бид нар сахарлаг чихэрлийг мөхсөд авахгүй боцын солилцоо сайн явагдана. Тэгээ стресс өндөртэй байх юм бол боцын солилцоо сайн явагдахгүй, өөхний шаталтай явагдахгүй, турахгүй гэсэн үг. Тэгэхээр нөгөө нэг турж байгаа үедээ одоо жишээ нь та нөгөө нэг би ануухаас фитнес шоуг үзэх аяга дуртай байхгүй. Тэгээд ануухаас үзэх юм бол тэр ануухаа багш нь орой унтлаа гэж загнаад байгаа хүмүүсээгээ тэр чинь орой унтлаа гэж загнаад байгаа нөгөө орой унтахаар өөхний боцон солилцоо муу явагдах байхгүй. Тэгээд турахгүй гэсэн үг. Тэгэхээр эрт унтуулаад байгаа шалтгаан нь жимд явж байгаа хүмүүс чинь тэгдэж штэ. Эрт тунд 10 гэхэд унт гээд тэр чинь болохоор нөгөө өөхний боцон солилцоо сайн явуулах гад эрт унтах юм бол өөх сайн шатдаг. Тэгээд шөнийн туршид хүн өөхөө нөгөө шатааж яадаг. Тэгээд өсөлтийн давар сайн алгараад шүн айгүйх сайн хүн турдаг. Тийм болохоор нөгөө нойргүй хүн бол ер нь турах одоо тийм гоо сайхан байх боломж айгүй хомс болчихж байгаа. Тэгэхээр магний заавал унтаж заавал нам бат бүх унтах хэрэгтэй. Бүр нойроо юугаар ч орлуулж болохгүй. Заавал сайн унтаж амрах хэрэгтэй. Тэгээд шүний алдагдсан нойрыг юу ч нөхгүй гэж үздэг. Одоо жишээ би нэг өдөр нойргүй яваад маргааш нь бүтэн өдөр чигээ унтчихлаа гэхэд өмнөх өдрийнхөө нойрыг төхөж чадахгүй гэж үздэг. Тэгэхээр нойр тийм чухал байхгүй юу? Тэгээ нойр бидэд сайн байх юм бол маш олон юм дэрэг нь бол та хэд нөхрөөдөө алаа уулгах гэдэг шалтгаан тэд нар нөгөө өдрийн туршид баг ус уудаг болохоор ядаж өглөө алаа уучих юм бол хотоодны маш гоё тайвшруулж амрааж идгээж ангаагаад тэгэнгүүтээ биеийнх нь ядаж одоо нөгөө алдагдсан усын баг зэрэг хэмжээгээ төхөх боломжтой болчдөг байхгүй юу? Тэгээд биеийн бохирдлыг сайн гадагшлуулна. Их кофе уудаг нөхрүүд байх юм бол ходоод нь маш одоо кофе жуурай айгу хүчлэлэг. Тэгэхээр ходоодны улаалттай, өр өсөлттэй, баг зэргийн шарах шахлаатай байх магадлал өндөртэй дурандуулах юм бол тийм байдаг. Тийм болохоор тэрийг гоё байгалийн аргаар намжааж идэх ихтэй бол алоёг заавал уудаг. Тэгэхээр нөхрөөдөө алоо уулгах юм бол мэдээж өөрсдөндөө уналтаа. Өглөөд нь яг цуг уулгач өглөөнийх нь усан дээр нь хоосон ус ууж яхаар зүгээр алоо уух юм бол хамгийн бест. Өглөөний алхмаа зөв хийж гин ходоодонд маш ээлтэй түрүүн хэлсэн цаашлаад цөсөө дуудана өтгөн айлгарна биеийн бохирдлоосоо сална өтгөн сайн айлгараад өтгөн хаталтгүй байх юм бол эзний бишиг бидний орчин тэнцвэр сайтай байна гэд бид нар ингээ бүх юм хоорондоо уялдаа холбоотой бие махбод маань өргөлд бид нарыг одоо хайрлж
нэг хосондоо бие махбод үргэлж ингээд бидний төлөө ажиллаж байдаг. Тийм болохоор тэрийн зүгээр жоохон дэмжиж нөхцөлийг л жоохон бүрдүүлээд өгчүүд болно гэсэн үг. Нэг хосондоо жоохон урьдчилан нөхцөлийг нь бүрдүүлсэн тохиолдолд эдгэж илааршихгүй байна гэсэн юм бол байхгүй. Тэгэхээр алуу юухаар нөгөө ходоод чи идэх гээд өөрийгөө хайрлах гээд хамгаалах гээд байж байгаа бол тэрийг нь сайн дэмжиж өгч болно гэсэн үг. Дэмжиж өгөхөд түлхэц болсон юм хэрэглэхэд болно гэсэн үг. Зүсний асуудалтай хүмүүс айгүй хэрдэг болохоор нөгөө алууыг айгүй их зөвлөдөг. Ягаад тэгэхээр зүсийг айгүй сайн дуудаж хаадаг. Зүсний урсгал саадтай шинхэн өвтгөн байх юм бол чулуул болно яванда. Цаг хугацааны явц тэр нь бол баталгаатай. Тийм болохоор зүсээ өдрүүлэхгүй байх шаардлагатай. Өтгөнөө хатаахгүй байх хэрэгтэй. Өтгөн биеинд хатна гэдэг нь тэр чигтээ бохирдол биеинд байна л гэсэн үг. Тэгээ арьс айгүй гоё байдаг. Гоё байдаг. Одоо цаанаасаа гоё гэрэлтсэн эрүүл байдаг. Ягаад тэгэхээр арьсны гүнээ чигийг хангаж байгаа тул. За. Өөр гайхамшиг байна те. Дараагийнхаа лайваараа хэлхний өөхөлтийн талаар дэлгэрэнгүй ярьд юм уу гэсэн бодол байна. Хэлхний өөхөлт яагаад тэгэхээр тархалт их байдаг. Тийм болохоор хэлхний өөхөлтийн талаар ярьд юм уу гэж бодож байна. Өглөөдөө гэж их зөвлөдөг. 45 минут болсон байна шүү дээ. Хөрхөн. За тэгвэл тэгээ та өөр асуухан байвал комент үлдээж нэз. Нэмэмж байла. Өнөөдрийг олдын бестселлер бүтээтгүн алуу верийн талаар ач тус гаргаж авсан арга, яаж ургадیں, яаж тариалдیں, энэ дотор юу орсон, бусад алуу вериос юугаар онцлогийн, худалдаанд байгаа олон алуу верио дундаасаа юу нөлөөийн, яг ямар болоод энийг уугаад байгаа, бие махбод одоо ашигтай тал нь юу ингээд. За яг дуусах гэсэн чинь нэг юм асуулт орж ирлээ. Капсулта пробиотик гэж байна. Бага насны хүүхдэд өгөхдөө задаж хариултад өгөхөр үйлчлэгийн үр дүнгээ сайн өгөхгүй байна гэсэн үг юм чи. Юу гэдэг. За манай пробиотик нэ. За пробиотик болохоор одоо маш юу сэдв штэ. Popular одоо алдартай тийм сүүлийн үед их түгээмэл дэлгэрж байгаа хүн болгон ашигтай бактери гэдээ яриад байгаа тийм сэдв. За сайн чанарын пробиотик сонгох юу байдаг вэ? Шалгуур үзүүлэлт гэх юм уу? За нэгдүгээр тэгвэл сайн чанарын пробиотик шилтэй байдаг. Одоо энэ бол ингээ хуванцаа шүү дээ. За тэнгуут ингээ шилтэй байдаг. За шилтэй байгаа нь энэ пробиотикийнхаа нөгөө амьд чанар хадгалалтын стандарталж байгаа гэсэн үг. Одоо зөв хадгалж байгаа гэсэн үг. За тэнгуут дараагийнх нь болохоор хамгийн нэгдүгээр гадна талаасаа шилтэй. За дараагийнх нь болохоор тун нь өндөр байх хэрэгтэй байдаг. Энэ одоо 25 тэрбум ба түүнээс дээш байх хэрэгтэй. Тэгэхээр энэ маш өндөр гэсэн үг. За 3 дугаар болохоор энэ дотор байгаа одоо энэ ингээд бидний ууж байгаа болохыг би харуулчихъя. Энэ. За энийг би өөрөө уучна гараараа барьчих заяа. За ингээд энэ капсултай байгаад тэгээд энэ ингээд капсултай байгаа пробиотик байна шүү дээ. Энэ капсул дотроо яг ашигтай яг одоо энэ жишээ нь ингээ лактобациллус буюу сүн хүчний ашигтай бактери гэж байна те. Тэгвэл энэ капсулта байгаа LGG буюу лактобациллус ашигтай бактери маань үйлдэлээ үзүүлэх чадвар нь сайн байна уу, үгүй байна уу, яг үйлдэлээ үзүүлж гин үгүй юу гэдгийг судалсан клиникийн судалгааны код байдаг. Нэг өсөндө би одоо номын 9 гэдэг овог нэртэй байгаа шиг энэ ашигтай бактери бас нэртэй кодтой гэсэн үг. Тэрийг нь биед ороод үйлдэлээ үзүүлж байгаа хэсгийг нь клиникийн туршилтаар, эмнэлзэн туршилтаар судалж батламж кодтой байдаг. За тэр код нь байна. Ийм байдаг. Тэрийг нь энэгээр үздэг. За энэ гурвыг харна. За тэгээд ийм байх юм бол best гэсэн үг. За тэгэнгүүтээ тэмдэглэгээ байдаг. Пробиотик болгон дээр хэрвээ одоо энэ манайхын саран туяа мөнх хотын асуусан асуултанд одоо түрүүний хүүхдэд өгж байгаа ашигтай бактери дээр нь ийм тэмдэглэгээ байвал асуудалгүй. Ороод үйлдэлээ үзүүлнэ. Капсултайгаа байсан ч, капсулгүйгээ байсан ч үйлдэлээ үзүүлнэ. Can open the capsule гэж бод. Капсулыг онгойлгож болно гэд. Ийм тэмдэглэгээ байхгүй бол байхгүй. Замдаа амны өндөй, ходоодны хүчил, зүсний хүчил, нойр булчирхаан шүүрэл, нарийн гэцний шүүрлийг давж гарна гэдэг нь асуудалтай. Тэгэхээр яг ийм тэмдэглэгээтэй байвал окей асуудалгүй. Энийг энэ одоо чинь ингээ капсулаас задлж болдог байхгүй юу? Ингээл задлал хэрэглэж байна. Ингээд. За
За тэмдэглэгээтэй учраас бол ингэж болно гэсэн үг. Тэмдэглэгээг бол худлаа. Яагаад тэгэхээр ходоод ч өөрөө маш хүчлэг орчинтой. Маш хүчлэг хүний бие хамгийн хүчлэг хэсгүүд. Тэгэхээр тэр хүчилд энэ пробиотик үлдэх үгүүд нэрлэлзээтэй. За тэгээ дээрэс нь капсултайгаар шалтгаан нь ходоодын хүчлийг даваад дамжиж гараад энэ капсулын задарч явсаар нөгөө яг гол одоо масс буюу одоо бүдүүн гэзэндээ очиж үлдээ үзүүлэх гээд байгаа шүү дээ. Тэр хүртэл нь хамгаалж байгаа гэсэн үг байхгүй бусад юм задрахаас. Супермага насан турсан хүн бол би бол 4-өөр ууг зөвлөдөг. Яагаад тэгэхээр бидний нөгөө тунг хангах боломжит хэмжээнд 4 байдаг байхгүй өглөө 2 орой 2. Хүмүүс ингээ нөгөө 4 мөр өгөхээр хүүе ийм олон капсултай юм уугаад нэг дор очиод ингээ задраад ингээ юу шамбаарлаад ингээ наалдаад энэ тэнд ингээ юм хүн болчихгүй тэгээд нутригол дээр бүтээгдэхүүнүүд хизээч хаан ч энтэнд очиж наалдахгүй нэг дор 70 ширхэг юм уусан ч адилхан 7 ширхэг юм уусан ч адилхан өөртөөхөө тус тусын үйлдэлээ үзүүлнэ. Энэ капсул нь энтэнд очиж наалдаж хурааж хуримтлагдах найрлага байхгүй. Ягаад тэр энд капсул гурил ороогүй, сахар ороогүй, сүний сахар ороогүй, гений өөрчлөлт юм ороогүй, капсулын цагаан оголтой хүмүүс ч адилхан хамаагүй задардаг, элэг бөөрөнд ачаал өгөхгүй, шингэж мэдэх явцтай хашил үүсэхгүй учраас асуудал байхгүй. Тэгэхээр 4-өөр өглөө 2 орой 2 хоолны араас шууд хоолоо идлээ араас нь шууд залгуулаад уучна гэсэн үг. Тэгээд 4-өөр уухад хаяанда бимиход шинүү дутагдсан юмд хүүдээд ирэхээр ямар гоё болдог гэж ядралт багасна, ойр сайжрна, арьс ус хүмүүс гоё гэрэлтэн. Энэ эмэгтэйчүүдэр ялангуяа хумс нусаа их нөгөө юугаар жел хийлэгдэг бол тий одоо маникюр энэ төр хийлгээд хуургаад хэмжигдсэн байгаа бол за тэгээд арьс марс ингээд сүрдэж мөртийг бол нөгөө дутагдлын шинжээнүүд байгаа бол тэд нар чинь арилна ингээл аяанда бүр ингээд маш гоё гомд болдог. Ягаад тэгэхээр би чинь нөгөө дутагдсан юм хангаад тунгаа гүйц тавчгаар одоо нөгөө чамтай чамгүй гэдэг шиг надтай надгүй аяанда маш гоё болж тэнцвэрчнэ гэсэн үг. За тэгээд лайвын бараг цаг болчлоо. Лайва дуусгачих. Та асуух асуулт байвал бас лайвын доор дахиад үлдээчээрэй. Бараг цаг орчим лайв хийчлээ. За амжилт хүсье. За бүтээгдэхүүн дараа 7 хоногоос ирч баах л гээл найдаж байна. Тэгээд эргүүг уйл шууд ингээл стори лайв орно. Тэгэхээр та хэд маань стори үзээд байж байгаарэ.